Сайн байцгаана уу? Би өвдөгний дотор талын өөхлөлтөөс болоод хавар намар 100 нэмгэн хувцас өмсгөд шилбэний хилдрийг майжиг харагдуулаад үүндээ их санаа зовдөг байсан. За тэгээд эмнэлгүүдийг судалж аваад сондром мэд эмнэлгийг мэрэгжлийн туршлагатай эмч нартай мөн миний ойр дотны хид хідэн хүмүүсээс сондром мэд эмнэлгээр үйлчлүүлээд сэтгэл ханамж маш өндөр байсан тул тус эмнэлгээ сонгоод нэг засал хийх гэж байна. Өвдөгний дотор хэсгийн өөхөлт нь шилэг гуйны гоо сайханд тэгш бус харагдвал сөргөөр нөлөөлдөг. Манай үйлчлүүлэгчийн хувьд өвдөгний тойргийн хэмжээ 34 см байна. Бид өөх сургалтаа төмсцэн зуусмал ашиглаж өөхийг хөвсөлгөж соруулахад хялбар болгодог. Үүний дараа лазер аппаратын тусламжтайгаар өөхийг хайлуулсан өөхөн эдийг соруулдаг. Зүүн талын сорологийн хэсгийн өвдөгний дотортлыг баруун талтай харьцуулахад эрс ялгаатай нь харагдаж байна. Хоёр талыг соруулсны дараа хөл тэгшхэн галиурлаг болсон байна. Хаглаанд ороод гараад ирлээ. Сансныг бодвол өвдөл зовиргүй эмч нартайгаа юм ярьж агаад дуусгаад гараад ирлээ. Одоо хөл маань боолттой байгаа. Сондром мэд эмнэлгийн хамт олондоо маш их баярлалаа. Сэтгэл ханамж өндөр байна.